Монгол улсын 4 настай охин Тэмүүлэн Жохны буулт эмгэг өвчнөр өвчлснөөс энэ оны 3 дугаар сард Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн 5 заслын дасгийн Баяргүрэн өмчийг зорж ирсэн билээ. Энэ хүүхэн өөдтэйгээ аавтайгаа одоо ахтайгаа дөрвөлөө цагаан сараас өмнө над дээр хурж ирсэн байхгүй юу? Бараг нэг сарын тэр орчмоор. Тэгээд сая ирэхэд нь анх үцэгт нь бол энэ хүүхэд хоёр нийт нь хоёулаа ингээд нийтэн жоохон дэшээ ингээд явахгүй бүр захын ингээд нэрн заахтай юм нөдөрсөн шүү дээ. Тэгээд төрөөсөд бол нүднийх нь хөдөлгөөн нь бас тэмсэн биш. Тэгэхээр одоо хүүхэд юм чинь хамжилжгүй. Тэгээд нүдэн жоохон бас доошоо онжидсэн юм чинь нүднийх нь хөдөлгөөн тийм тодорхой байж чаддаггүй. Тэгээд эмаар уур ааштай ирсэн. Бараг юм олж хардаггүй. Тэгээд одоо хамт хүүхдүүдтэй тоглож чаддаггүй. Тэгээд эмаар уур ааштай ирсэн байхгүй юу? Өнгөрсөн 3 жилийн турш охины аав ээжин олон эмнэлгээр явсан ч охины өвчнөө талаар тодорхойлолтой өмчлүүлж чадаагүйгаас Тэмүүлэний 2 жовхон хүүхэн хараагаан бүрхтэл унжсэн бөгөөд нүднийх нь хөдөлгөөний үйл ажиллагаанд сударсан байна. Баяргүрэн өмчийн 20 гаруй хоногийн батг заслын өмчлөгөөр бичгэн охины нүдний булчингийн үйл ажиллагаа өдрөөс өдөр сайжран чангарч нойрон нүдэн сэргэж эхлэн нүдний хараа нь хөвийн болж байна. Тэгээд охин маань одоо 4 нас 10 сартай. Тэгээд одоо яг энэ нүдний булчин судрах өвчин анх ой 2 сартай байхдаа нөгөө өндөр юмнаас унаад унснаасаа болоод зөвхөн нүдний булчин сударсан. Тэгээд 3 жил гарны хугацаанд Монголд бол өчнөө эмнэлэг юугаар яваад үзүүлээ. Тэгээд нүдний булчин судрах miastenia gravis гэсэн онш тавьсан. Тэгээд тухайн үед бол 2 жил гарны хугацаанд гормон эмчилгээ хийлгээд им уугаад тэгээд им ууж явах хугацаанд шүдэн өөрч унаад үсний өнгө өөрчлөгдөөд тэгээд аяйгүй их ингээ хөөж таргалаад тэгээд юм идэх дуршил ерөнхийдөө бараг байхгүй. Гэхдээ яг нөгөө төрөлхийн биш одоо яг энэ нүдний булчин суларсан нь болохоор төрөлхийн биш зөвхөн нөгөө олдмол болохоор ерөнхийдөө л идэгнэ гэж аягүй их найдаж байгаа. Тэгээд энэ хүүхэн бол энэ булчин сулруулын өвчин дотроо нүдний хөлбөрийн ийм булчин сулруулын өвчин байхгүй юу? Иймээс онош тодорхой тэгээд өмчилгөө хийгээд өдрөөсөө өдөр сайжралтай нэг курс өмчилгөө 10 хоногонд дуусгаж гоод сүүлд нь амруулсан. Ийм хүүхэд бол амруулахгүй бол одоо хүүхэд ерөөсөө бас ядарна шүү дээ. Тэгээд өмчилгөөний үр дүнг нь үзье гэж би бас бодож өнөөдөр чинь 4 дугаар удаага ирж байгаа. Өмнө 2 удаа бол бүр бүтэн курс 10 хоногийн өмчилгөө хийлгсэн. Сүүлд нь бол ингээд нэг 7 хоногийн өмчилгөө юм уу одоо өнөө удаа чинь нэг 5 хоногийн өмчилгөөтэй ингээд явна. Одоо бүгд бараг 30 удааны 31 удааны өмчилгөөнд орсон байхгүй юу? Үр дүн бол их сайн. Хатгах заслан бол өднөөс Монгол бас идэж байгаа. Өөр онцгой юм заслан хийсгүй. Учир нь нүд бол янз бүрийн тийм ууртаг заслал төрөөс ондоо одоо физик өмчилгөө юм бүр тахирхгүй, шарлаг юм бүр тахирхгүй. Тийм ууган цэцэрлэгт явдаг. Тэгтээ ер нь бол нэг тэгж хүүхдээ тавлаад идэв. Тэгээд ууган зураг зурах айгүй дуртай. Тэгээд өнгө бодгийг одоо ялгадгүй ч байсан юм уу тухайн үедээ. Одоо бол айгүй тод өнгөөр юм зурдаг болчиход байгаа. Өмнө нь бол баг ингээд зураасны наан цаана хийч нөгөө харж чаддгүй байсан цохны хомжилтаас болоод. Тэгээ одоо бол айгүй сайжирсан. Тэгээд манай энэ уламжлалтын насгийнхаа айгүй сайхан харилцаатай хүмүүсийн тийм хэлээ. Тэгээд эргээд байн холбоотой байдаг. За та хоёр маань яаж нээж ингээд 12 хоног явчаал ирэх хооронд дандаа араас уцтаж асууна. Нүдний яаж ийн, гүнжээ маань яаж ийн гэж байнгын холбоотой байдаг. Тэгээд ер нь эмнэлгийн нөгөө үйлчлэгээ бол үнэхээр сайн байсан.